Сайн байна уу? Learning English with Lemonade англи хичээл эхэлж байна. Өнөөдрийн бидний унших сэдв water ус. Бидний хичээл reading болон speaking хоёр хэсгээс бүрдэж байгаа. Reading хэсгээр уншиж ойлгоно. Speaking хэсгээр бид нэр чангаар унших, ярианы дасгалыг хамтаа их болно. За ингээд эхэлцгээе. Do you know how the water gets into the sky? Do you know? Чи мэдэх үү? How the water яаж тэр ус gets into яваад орчих юм бэ? The sky тэнгэр лөө. The water comes from the sea. The water тэрний ус comes from тэндээс ирдэг. The sea далайгаас ирдэг. The sun makes the water leave the sea and go up into the sky. The sun нар make leave үйлэг маань хамт орж ирж байна. Явхад хүргэдэг гэсэн утгатай. Хэнийг дунд нь орж ирж байна. The water усыг явхад хүргэдэг. The sea далайгаас буюу далайг орхиход хүргэдэг. And бас яахад хүргэдэг? Go up дээшлэнэ into the sky тэнгэр лүү дээшлэхэд хүргэдэг. Wind takes the water in the sky. Wind салхи takes аваад явдаг the water усыг in the sky тэнгэрт and moves it тэгээд үүнийг хөдлөгдөг буюу тэр усыг бид нар итээр төлөвлүүлсэн байна. It тэрнийг энийг moves нүүлгээд явуулдаг хөдөлгөөд явуулдаг. To тэрэн рүү энэ рүү above дээшээ where you are чиний байгаа тэр газрын above дээр тэр дээд тал руу нүүлэгдэгэ. When тэр цагт there's too much water хэтэрхий их ус байгаа цагт the sky cannot hold it anymore. The sky тэнгэр cannot hold it үүнийг барьж чадахгүй. Hold гэхээрээ барих гэсэн утгатай. Anymore цаашдаа үгүй. Цаашдаа тэнгэр үүнийг барьж чадахгүй. The water falls ус falls ундаг and тэгээд this is rain энэ бол бороо. За одоо бүгдээрээ speaking сайжруулах хамгийн чухал дасгалуудын нэг read aloud чангаар унших дасгалыг хамтаа эзгээе. Do you know how the water gets into the sky? The water comes from the sea. The sun makes the water leave the sea and go up into the sky. Wind takes the water in the sky and moves it to above where you are. When there is too much water, the sky cannot hold it anymore. The water falls and this is rain. За одоо бүгдээрээ ихээ уншаад хэдэн үг тогтоосон байна харцгаая. Энэ үгнүүдэд магадгүй таны мэддэг үг байж болно. Мэдгүй шинээр тогтоосон үгийнхаа орчуулгыг сэтгэл хэсэгт үлдээгээрэй. За ингээд хичээл маань энэ хүрээ дуусж байна. Дараагийн унших сэдвээр уулзцгаая. See you.